За өглөө хөтөлбөр маань үргэлжлэж байгаа үзэгчтэй өглөө хөтөлбөрөөрөө дамжуулаад үзэгч та бүхэндээ өнөөдөр зочныхаа ярилцлагыг хүргэх гэж байгаа. За студид маань өнөөдөр та бүхэндээ хэрэгцээтэй бас мэдээлэл хүргэхээр зочид маань хүрэлцэн ирсэн байгаа. Талхчхэр хувьцаат компани ерөнхий менежер Тамира, за мөн Талхчхэр хувьцаат компани маркетингийн албаны дарга Мөнх баяр нар хүрэлцэн ирсэн байгаа. Өглөө эртлэн босоод өглөө хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Өглөөний мэнд төргий. Сайхан амарцгаасан уу? Сайхан. Өнөөдөр бас амралтын өдөр байгаа, та нар бас амарч байна. Өнөөдөр ч одоо ажлын өдөр л дээ. Ажлын өдөр үү те? Ааха. За 1984 он буюу бараг 30 гаруй жилийн түүхтэй Талхчхэр хувьцаат компани. Бид нар Талхчхэр хувьцаат компани л одоо бүтээгдэхүүнийг идэж өссөн хүмүүс те. Тэгэхээр эхлээд хувьцаат компани маань үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бас үзэгчдэд хүргэмээр байна. Оны одоо шинэ он гарахын өмнөхөн те ямар үйл ажиллагаан дээр голлож ажиллаж байгаа вэ маркетингийн зүгээс? За ямар ч гэсэн Талхчхэр хувьцаат компани 84 он анх байгуулагдсанаас хойш 33 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ үйл ажиллагаа явуулж байхдаа бид одоо бол 90 төрлийн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж байна. За энэ жил бол эх жилээр эдийн засгийн хүндрэлтэй эдийн засгийн хямралын үе тохиолж байгаа тийм. Энэ үед бас нөгөө үндэсний үйлдвэрлэгч нар бас их хэрхэн ажиллаж байгаа вэ? Бас нэг засгийн газраас ч гэсэн ямар шүү дэмжлэг байгаа вэ гэх мэт зөндөө юмуд байгаа. Мэдээж бас эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээж дэмжиж тэр хүндрэлээс бас гарах нэг арга байна. За яг Талхчхэр хувьцаат компанийн хувьд гэвэл яг үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд түүхийд нийлүүлэхээс эхлээд хэрэглэгч хүртэлх циклд л ерөөсөө бүх циклд нь ерөөсөө Монгол үйлдвэрлэгч, Монгол түүхийд Монгол хүмүүс ордог. Энэ бол тариаланчаас таны гарт хүртэл гэсэн үг шүү дээ. Ерөөсөө бүхэл зүйл үндэснийх. Тий. Тэгэхээр ерөөсөө энэний яг хямралтай ингээд холбоод авч үзэх юм бол энэ яг циклд тариаланч буюу аж ахуй нэгжүүд ихэд 3-4 мянган аж ахуй нэгж гурилын үйлдвэрт тариа буудаага нийлүүлж байна. За гурилын үйлдвэр нь буцаагаад манайх руу гурилаа нийлүүлээд манай дээр нийлүүлсэн гурилаа хэрэглэгчтэй бүтээгдэхүүн болоо гаргаж байгаа. Тэгэхээр энэ циклд ерөөсөө ер нь ойролцоогоор 100 мянган орчим хүний ар гэр ажил амьдралыг орлоготой байлгаж байгаа. Тэгэхээр ерөөсөө таны өдөр бүр авж байгаа нэг өдөр бүр бид нар атар талхыг худалдаж аваад шүү дээ. Ингэж худалдаж авч байна гэдэг маань ерөөсөө л та цаана 100 мянган хүнийг ерөөсөө ажилтаа орлоготой амьдралтай хоолтой байлгаж байна л гэсэн үг байна. Нөгөө хямралыг одоо энэ жил бол хямрал гэдэг юм л та. Хямралыг одоо хэрхэн яаж хэрэглэгчдэдтэй даван туулахад нь та бүхэн маань тус нэмэр болж байна гэж асуул яах вэ? Хямралыг дуулахад нэмэр болж байна гэдэг нь бол ер нь бол хямрал бол яг тийм гүнзгий шатанда ч юм хямрал яг болчоогүй яг эдийн засгийн хүндрэлийн шатанда явж байна. За 2017 онд засгийн газрын хувьд бол одоо манай нөгөө үр төлбөр юуны төлөвлөд эхэлнэ шүү дээ. Тэр үед л яг нөгөө нэг эдийн засгийн хүндрэл нийлэн эрчимжих болов гэж бодож байна л да. За яг улсын хэмжээнд бол ер нь одоо засгийн газрын докторжуулах хөтөлбөр гэдээ явж ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн юм яриад. Гэтэл дотооддоо байгаа дотоодын мөнгө өрсөл, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тал руугаа бас давхар нийлэн бас илүү анхаарах хэрэгтэй юм болов аа. Тэгжиж нөгөө нэг хямралаасаа гарах байхаа л гэж бодож байна. Тэгэхээр Талхчхэр хувьцаат компани яг энэ бялуу одоо бидний хэл заншнаар нөгөө нэг кремтэй бялуу гэж ярьдаг штэ. Бялууг яг анх одоо бол улсдаа бялуу хийжсэн Талхчхэр хувьцаат компани гэж авт юм билээ те. 1984 оноос эхэлж шууд үйл ажиллагаа явуулахдаа бялуугаа хийж эхэлж ирсэн гэж байгаа. Тэгэхээр энэ тухайн үед бол нөгөө маслан кремтэй энтрээс ингээд хоёлаа бялууныхаа тухай асууж үзсэн мэдээлэл өргөх юм бол за ер нь бялуу гэдэг бас нэрнээс эхэлж ярилс зүгээр бах те зарим хэрэглэгчд бас мэдэхгүй байж болно. За бялуу ботол бялуу гэдэг энэ нэрийг бол Бямберийн чингоо ол өгсөн байдаг. Бялуу маань ерөнхийдөө их олуула хотл олноороо хувааж идэх, дээрэс нь бага хэмжээгээр иддэг буюу их хэдүүлдэггүй те. Өөрийнхөө орц найрлагаас хамаарат их бялууруулдаг ийм бүтээгдэхүүн учраас бялуу гэдэг нэрийг авсан. За тийм үү. За 1984 онд бол Талхчхэр хувьцаат компани анх байгуулагдсанаас хойшоо бол бялууг үйлдвэрлэж исэн. За анхны хотл бялуу бол бөөрөнхий дугуй биш, дөрвөлжин хэлбэртэй байсан. Тэр үед анхны гарч ирсэн бол дөрвөлжин. Тэгээд маслан кремтэй дээрээ бол нөө зефирийн чимгэлтэй хүмүүс бол их нэлээд сандаг. Тийм ба. Асуудаг бас одоо ч гэсэн. За тэрнээс хойшоо бол бялууны нэр төрөл одоо хэлбэр дүрс бол маш олон болсон. Зөвхөн нэг хэлбэр дугуй дүрсээр одоо төсөөлөгдөхгүй шүү дээ хүнд. Одоо уран баримлын баг хэмжээнд хүрч байна. Тэгж байна те. Дизайн гэж яригдж байна. Энэ дээр бол зөвхөн нэг технологи ажилчин бас хийхгүй байх нь гэд маш олон зүйлүүд яригдж байна. Тэгээд
Сүүлийн үед бол сүүн крем гэж байгаа. Сүү болон маслан крем юм хослолмол. Тэгээ маслан крем, уламжлалт маслан крем бүтээгдэхүүнүүд бас байгаа. Тэгээ жимсний те самартай гэдэг олон төрлүүд бол гарсан. Уламжлалт талхагчаар хувьцаат компани бол яг уламжлалт одоо нөгөө маслан крем бол бас яг технологийнхоо шатанда шинжлэглээд бас яваад байгаа юу те. Ер нь бол яг маслан кремтэй бол нөгөө хавчуургаар нь ерөнхийдөө ангилдаг стандартд бол жимсэн хавчуургатай юу одоо сүүн крем байна уу маслан крем байна уу те. Тэгээд одоо бисквит гэж биднээс ярьдаг. Тэр маань одоо ямар төрлийн бисквит байна уу гэдэг. Тэгээд одоо бол маслан кремтэй бол хавчуургатай хотл бэлүү маань одоо хотл явж байгаа. За яг загварын хувьд мэдээж цаг үеэ дагаад хэрэглэгчэд дагаад бол нэлээд өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ аль болох нөгөө чанараа бол авч хадгалах. Тэрийг л бол манайх гол зорилго болгож явж байгаа. Тийм нөгөө байгууллага болгон тэр тусмаа одоо бүтээгдэхүүний голлох амт бас нэг чухал. Зөвхөн талхагч ихрийн нэг өөр жүр үрийн нэг өөр амт гэж байдаг болвол угаасаа манай хэрэглэгч мэдж байгаа да талхагч ихрийн бялуу ийм амттай, жүр үрийнх ийм амттай гээл те. Тэгэхээр энэ жилийн хувьд 2017 оны хувьд хэлбэр хийц гаднах баглаа буудал гээл те. Бүр нэлээ өөр болсон юм санагдсан л та надад. Энэ дээр бас мэдээлэл өрөх юм бол. За ер нь бялууч юм бол яг хадгалах хугацааг нэрх юм бол 24-с 48 цаг. За тэгээд бисквитийг болж игэн дулааны боловсролт хийснээс дараа гэх одоо гадна энэ чимэглэл гэдэг зүйлийг бол дандаа л биднээс бэлэн одоо тий бүтээгдэхүүнээр бол хийдэг. Тэгээ үүний дараа биднээс хизээж дулааны боловсролт хийдэг учраас өөрөө юм маш эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд чанартай бүтээгдэхүүнээр хийсэн байх ёстой. Тийм ч учраас энэ бүтээгдэхүүний маань хадгалах хугацаа 24-с 48 цаг гэдээ бүр стандарт заагаад өгсөн. Тэгэхээр гол нь доторхоос л биднес ч бол хэрэглэгч маань их гадна л үзмжийг бол маш их хардаг. Та ер нь бол бүтээгдэхүүн бол сэтгэл ханамжийн 50% гадаад байдал бол өгдөг нь мэдээж. Тэгвэл дотор нь ямар бүтээгдэхүүнээр хийсэн те аль компанийнхаа гэдгийг хэрэглэгч өөрөө маш сайн сонголтоо хийх хэрэгтэй. За ер нь тэг сонголтыг хамгийн нэгдүгээр хийхдээ сав баглаанаас хийх хэрэгтэй. Сав баглаа маань хүний эрүүл мэндэд тогтсон байна уу? Хүнсний зорилттой бодог байна уу те? Хайрцаг савн яг анхдагч бүтээгдэхүүнээр хийсэн байна уу гэдгийг харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дээрэс нь сав баглаан дээр тавигдсан мэдээлэл хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүнээ чанарыг илэрхийлсэн байдаг. Ямар тэмдэглэгээ байна? Хадгалах хугацааг үнэхээр зааж юу те? 0-6 градусын хооронд 24-с 48 цаг хадгална. Дээрэс нь орц найрлагыг маш сайн бичиж өгсөн байх хэвээр. Энэ дээр мэдээж сүүн крем маань одоо эко-той бүтээгдэхүүн гэж хүмүүс ярьдаг. Тэрийг бол агуулдаг. Мэдээж тэрийг бол гэтэл нөө зарим үйлдвэрлэгч маань янз бүрээр те зүгээр сүүн крем ч гэх юм уу эсвэл маслан крем гэл одоо хэрэглэгчийг төөрөгдүүлж штэ. Тэгэл тэндээс бол нэг 4-5 нэр төрлийн эко-той бүтээгдэхүүн ордог ч штэ. Гэхдээ энэ бол хүний биед бол сөрөг биш. Энэ одоо Монгол улсын стандартын дагуу хэрэглэх хэмжээндээ байгаа учраас энэ бол хүний эрүүл мэндэд ямар нэгэн гаж зүйлгүй. Тэгэхээр кодтой сав баглаанаас бол хэрэглэгчс өөрийгөө бол их айж мэй хэрэггүй. Гол нь энэ дотор орсон бүх юмаа дэлгэрэнгүй бүгднийг биччихэ гэдэг чинь маш чухал байхгүй юу? Ерөөсөө л одоо энэ сав баглаа буудал дээрээс мэдээлэл авч чадчихвэл тухайн бүтээгдэхүүний баталгаатай зүйлийг бид нар олж авна гэж тий. Түрүүн сая мөхөр дараа гарч ирсэн л та. Манай компанийн хувьд бол ерөөсөө тариаланчаас хэрэглэгчийн гар дээр хүртэлх бүхий л зүйл үндснийх гэж явж байгаа. Хамгийн гол нь эрүүл ахуйн байдлыг маш сайн чандлан одоо сахиж ажилтгаа гэж тий. Үйлдвэрлэлийн хувьд бас ярмаар байгаа юм. Үйлдвэрлэлийн хувьд гэх юм бол бидний ураа эрүүл хүнс таны сонголт гэсэн ураатай. За эрүүл хүнс гэж ямар хүнс вэ гэхээр ерөөсөө эрүүл түүхийн эдээс ахуулаад эрүүл үйлдвэрлэл, эрүүл хүн тухайн юуг үйлдвэрлэж иж эрүүл бүтээгдэхүүн гарна. За тэгэхээр эрүүл түүхий гэдэг нь мэдээж Монгол орны хөрснөөр ургасан эрүүл буудаа тариагаар үйлдвэрлэсэн гурил нь байж байна. За эрүүл хүн гэж чинь те манайх өөрсдөө дотроо имлэгтэй. Дээрэс нь улирал бүр урьдчилсан зэрэглэл үзлэг үйлдвэрээр өдөр болгон тогтмол үзлэгүүд явж идэг юм шиг. За дээрэс нь эрүүл орчин гэж чинь эрүүл үйлдвэрлэлийн орчин. Манайх энэ жилээс өнгөрсөн жил 2014-15 онд ISO 9000 стандартыг нэвтрүүлсэн. За энэ жилээс ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлээд явж байна. 17 онд бол одоо баталгаажуулаад авчихна. Тэгэхээр ерөөсөө эрүүл хүнс, эрүүл түүхийд, эрүүл хүн, эрүүл орчинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эрүүл хүнс нь гарнаа. Тэгэхээр ерөөсөө манай яг энэ эрүүл бүтээгдэхүүн гэдэгт бол бид ерөөсөө бусад өрсөлдөгч гэдэг юм уу те энэ салбартаа үнэхээр 100% бардам итгэлтэй хэлж чаддаг. За түрүүн бас нэмээд хэлэхэд энэ жилийн нөө бялууны онцлог гэж ярьлаа те. Энэ дээр бол яг энэ жил бид нөгөө Америкийн Reach гэдэг компанитай хамтраад бүх
өөрсдийн нөгөө бэлүү хийдэг технологич нар ажиллаж та тэднийд сургасан гадагшаа явуулж за дээрэс нь Riches манай дээр одоо нэг шинэ мэрэгчлэлт ирээд давхар ингээд ажиллаад энэ жилийн одоо бэлүүний онцлог бүх юмыг одоо ингээд гаргаад Америкийн түүхий дээр бид нар одоо бэлүүгаа үйлдвэрлэж явж байна. Ааха. Ерөөсөө яг стандартын нөгөө бялууны дизайн болго өөрчлөгддөг гэдэг байна штэ. Гаднах төрхөн гэдэг. Тэгэхээр тэр дизайн гоё тэр чимэглэлийг бас дотроо тусдаа хүн дизайнер гаргадаг юм уу? Эсвэл та нар манд маркетингийн зүгээс ярилцж байгаад гаргадаг юм уу? Энэ дэр бол яг чимгэлж байгаа хүн бол нөгөө чимгэлээ ингээд технологи өөрснөө тийм. Гэхдээ мэдээж нөгөө дизайн тал руугаа. Энэ дээр мэдээж нөгөө маркетингийн бас судалгаа сүүлийн одоо хүмүүс бас ямар төрлийн бүтлгүүнүүд бас тий сонирхож байна. Сонирхож байна. Гэхдээ сүүлийн үед ерөөхдөө их хүмүүс хэрэглэгчид манаас мэдээлэл их сайтай болсон байна л да бүтээгдэхүүний хадлаар. Тийм болохоор аль болох одоо чимэглэл багтаа, сүүн хэрэм багтаа тий. Урд нь бол бас бид нар чинь нэлээд сүүн хэрэм ихтэй. Ерөөсө чимэглэл ихтэй. Олон их сарнаа тавьсан. Тийм бүтээгдэхүүн их сонгодог гэсэн бол бас өөрчлөгдөж байна. Чимэглэл багтаа, тэгээд жимстэй ч гэдэг юм самартай гэдэг их тийм эрүүл бас тал руугаа бүтээгдэхүүн их сонгож харж байна л да. Тэгээд нэг жоохон хэмжээний хувьд ер нь бялуунууд дандаа жижиг сонгоод байт юм болов гэж боддог шүү дээ. Ер нь гэр бүлийн те нэг их том бялуу бас нэг сонгож авах болчихжоо. Зөвхөн одоо авах хэрэглээндээ те. Хэрэглээтэй холбоотой хэл та. Одоо бас нөгөө зөвхөн баяр ёслолоор хэрэглэдэг гэсэн бол бас хэрэглээ өөрчлөгдөж байна те. Хэрэглэгч маань ч гэсэн их залуужж байна. Хэрэглээ өөрчлөгдөж байна. Тэрнтэй холбоотойгоор баг одоо амралтын өдрүүдээр гэр бүлээрээ цуглаж явах та ч гэсэн бялууг хэрэглэж байна те. Тийм учраас тэр байдлаас хамаарат жижигэрж байна бас. Олон янз болж байна л да. Аха. Тэгэхээр үзэгчд маань бас та бүхэн бас дэлгэцэн зураг гарч байгаа усыг харж байгаа дах. Тэгэхээр хувьцаат компани за борлуулалтын алб энэ утас руу холбогдоод одоо шинэ оныхоо бас шинэхэн бялуугаас захиалах бүрэн боломжтой. Тэгээ үзэгч та бүхэн бас холбогдоорой. За бялуунаас гадна ер нь талхчгэр хувьцаат компани бол бидний Монголын маань үндэсний үйлдвэрлэл яахын аргагүй. За өнөөдөр хүүхдүүдийн маань эрүүл хүнс, эрүүл амьдрах, эрүүл одоо хоол идэж өсөх, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж өсөх гэдэг бол танай компаниас ашгүй холбоотой. Тэгэхээр өөр ямар одоо нэр төрлийн үзэгчдээс хүрхчээр зүйлүүдийг бас мэдээлэл хүргүүлэх юм бол бүтээгдэхүүний талаар. Энэ дээр бас нэмээд хэлэхэд бас яг эрүүл хүнс гэд ярьж байгаа. Орчин үед бол дэлхийн нийтээр бол яг хүнсийг цадах гэж биш, эрүүл байхад бол бас иддэг болчих. Энэ ч бас монголчууд бас яг одоо яг тэр горимруугаа шилжээд явж байна. За энэтэй холбоотойгоор нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн мянганы сорилтын сантай манай хамтраад хүнсний 3 цагаан хор гэж ярьдаг тийм үү. Давс, сахар, тос гэдэг. Энийг бол энэ хоёр байгууллагатайгаа хамтраад бид нар нийт хүнсний бүтээгдэхүүнд дундаж хэмжээг 11%-аар бууруулсан байна. За эдгээр нь бас юутай одоо сүүлийн үеийн өвчлөлтөд халдвар тус өвчлөл гэж ярьдаг. Зүрх судасны өвчин, харвалт, даралт хэсэг гэдэг. Эдгээр чинь болохоор яг энэ хүнсний 3 цагаантай бас холбогддог өвчлөл маань. Тэгэхээр энийг болохоор яг манайх одоогор бол талхан дээр бол талхны зах зээлийн дангаараа 70 орчим хувийг хангаж байгаа. Тийм. Нарийн боовн дээр одоо 40 орчим хувийг хангаж байна. Тэгэхээр яг энэ массыг хамарсан 500 орчим мянган хэрэглэгч тавьж 500 орчим мянган хэрэглэгчдийн хүнсээр нь дамжуулаад бид нар бас тэр нөгөө 3 цагнаа бууруулаад явж гин гэдэг маань бас хэрэглэгчтэй бид нар бас эрүүл байх үндсийг нь бас хамтарч тавьж гинэ л гэсэн үг. Цаашид бас зорилго маань үүн дээр оршиж байгаа юу тий. Аха. За өөр бас үзэгчтэй нэмээд хэлэх зүйл байгаа бялуун дээр мэдээлэл бас хүргэх зүйл байна. За одоо яг ер нь бол хэрэглэгчд бол мэдж байгаа манайх бол нөө талхт нарийн бовор илүү чиглэсэн тий. Тэгээ яг бялуу үйлдвэрлэл маань бас нэг цаг үеийн байдалтай баяр ёслолын тэр юугаар бол манайх бол үйлдвэрлэдэг байсан. Урт нь. За 17 онд бол бид нар бол шинэ төсөл хэрэгжүүлэх гээд баг болон гарцсан. За бялуу болон нандин төрлийн бүтээгдэхүүн гэдэг нь тий. Энэ тэр төрлийн бүтээгдэхүүнрөө одоо илүү чиглэж бас яг олон улсын түвшинд чанарын шаардлага хангасан энэ бүтээгдэхүүнээр та бүхэндээ бэлэг барих болно. Одоо 17 онд бол ер нь тасралтгүй бялуу үйлдвэрлэнэ гэсэн үг үү? Тийм үү. Нандин бүтээгдэхүүн гэхэлэр одоо яг энэ бялуу маань ороод байна уу? Бялуу орж ийн жижиг одоо жигнэмгүүд орж байна. Олон янзын бүтээгдэхүүнүүд орно л да нандин бүтээгдэхүүнүүд. За тэгэхээр яг одоо бол бас гэр бүлэрээ үзэж сууж байгаа үзэгчдтэй тэр тусмаас байгууллагын хамт олондоо шинэ он гарах гэж байгаа учраас шинэ оны мэндийг бас хүргэж олон та хоёр маань байгууллагынхаа зүгээс те төлөөлж орж байгаа болохоор. За ингээд 2017 шинэ он гарах гэж байна. За үүний тохиолдуулаад бас зөвхөн байгууллагын хамт олон ажилчтай биш тийм ээ. Бид нартай 33 жилийн турш хамт байсан хэрэглэгч та бүхэнд нийт Монголынхаа ард түмэнд тэгээд одоо яг бидний байгууллага хамт олон нийт 800 гаруй ажиллагсад тэгээд 800 гаруй ажиллагсад
Тэгээд түрүүний бидний бас хамтран ажилладаг байгууллагууд одоо тариаланчд маань байна тий. Нийт бүх хүмүүстээ одоо шинэ оны гал халуун баярын мэндийг хүргье. 2017 онд мөн танаа хамт олон бол Монголын хэрэглэгчид маш олон сайхан эрүүл хүнсийг бэлгэлэхээр одоо ажиллаж байгаа тий. Тэгэхээр таны хувьд бас хамт олондоо мэдлэгээ төвшүүлж байна. За тэгээд хамтран ажилладаг одоо 700 гаруй ажилчид байна. Ажилтаа хаагчтай та бүхэндээ одоо өнөөдөр хязгаар одоо амралтын өдөр ч гэсэн бид бүхэн 31 хүртэл бол ажилдаг байгаа. Тэгээд хэрэглэгчтэй эрүүл хүнсийг хүргэхийн тулд биднес бүгдээрх амжилттай сайхан энэ онд бол их олон зүйлийг бүтээлээ. Тэгээд 2017 онд бүх нийт ажиллагчдаа бол эрүүлийн их сайн сайхан бүхнийг ажлын өндөр амжилтыг хүсье гэж. За эрүүл хүнсээр за эрүүл одоо стандартын дагуу үйлдвэрлэлд за эрүүл хүнсийг хэрэглэгчдийн гар дээр өдөр бүр хүргэхийг хүсдэг танаа хамт олонд баярлалаа. 2017 онд амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. За та бүхэн ажлын амжилт хүсье. За тэгэхээр өглөө хөтөлбөрт маань талхагчхэр хувьцаат компани за маркетингийн албаны дарга Мөнх Баяр за маркетингийн албаны ерөнхий менежер Тамира нар хүрэлцэн ирлээ. Тэгээд Беллоны талаар сонирхолтой бас түүхийг ярьж өгсөн Тамира менежертэй баярлалаа. Тэгээд шинэ оны бас яг энэ босгон дээр мэдээллийг хөргүүлсэн танаа хамт олондоос дахин амжилт хүсье. За үзэгч та бүхэндээ өглөө хөтөлбөр маань үргэлжлэн хүрж байгаа. Тунхтахгүй дараагийнхаа мэдээллээр эргэн олцъя. За шинэ оны мэд хүргэе гэсэн хөөрхөн хүүхдүүдийнхаа мэдлэгээр үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ өглөө хөтөлбөр үргэлжлүүлэн хүргэе. За тэгээд дөнгөж сайхан бас үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэхээр ирсэн талхагчхэр хувьцаат компани за маркетингийн менежер албаны даргадын бас аль биесны мэдээллийг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе гэж бодож байна. Тэгэхээр үнэхээр бид бүхэн бол хэрэглэгч бид бүхэнд маш чухал зүйлийн нэг бол яхаа аргагүй шинэ оны одоо ихэнд бид бүхэн баяраа тэмдэглэхдээ биолог бол зайшгүй гэр бүлэрээ хэрэг одоо амтрахын эддэг зүйл маань бол биолог одоо хүндэтгэлийн ширээн дээр бол биолог байхгүйгээр төсөөлхийн арга байхгүй баярын ширээн дээр. Тэгэхээр энэ дээр бас хэрэглэгчдтэй нэг зүйлийг бас нэмээд хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. За түрүүн ярьж байсан за мэдээлэлээс гэх юм бол мэдээж одоо хамгийн түрүүнд одоо хэрэглэгчд маань сав баглаа буудлаас бүх зүйлийг бас авах ёстой мэдээллийг чухал авах ёстой гэж байгаа бол мэдээж энэ сав баглаа буудлаас эхлээд тухайн бүтээгдэхүүнийхээ эрүүл байдлыг авах ёстой юм байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж одоо хадгалах хугацааг бол хайр цаглынхаа энэ гол хэсэг дээрээс авах боломжтой. Хадгалах хугацаа маань 48 цагийн дотор за хасах 0 градусаас нэмэх 16 градус температурт за хүргэгчэнд хадгална гэсэн. За энэ дээр бол аль биесных нь бас яг энэ заавар нь байж байгаа. За тэгээд доотлолт нь бол үйлдвэрлэсэн огноо жин грамм нь бас байрлаж байгаа. За үргэлжлээд бол мэдээж энэ хайр цагнаас бүхий л одоо бүтээгдэхүүнийхээ мэдээллийг авах ёстой гэдэг үүднээсээ за одоо нөгөө үйлдвэрлэгчийн аль биесных нь хаяг нь байгаа. За утасных нь дугаар байршил нь бас энэ дээр бас байж байгаа. За хамгийн гол зүйл бол бүтээгдэхүүний найрлага. За тэгээд яг стандартад нийцсэн байгаа юу гэдэг зүйл маш чухал. За энэ дээр бол байгаа. Олон улсын И стандарт гэж байдаг да. Тэгэхээр одоо Беллоны маань одоо стандарт бол И тэмдэглэгийг И тэмдэглэгийг бол жоохон яг хаанаас авах хэрэгтэй вэ гэхлээр яг энэ бүтээгдэхүүнийхаа хайр цаг савныхаа доод булангаас бол И тэмдэглэгийг маш сайн харах нь байна. Ерөнхийдөө бас түрүүн хэлжсэн. За бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнд тохирсон олон улсын тэмдэглээ И тэмдэглэгээ байх ёстой. За үүнийг нь бол маш сайн одоо харж авч явах ёстой гэсэн байдаг. Тэгэхээр И тэмдэглээнүүдийг үүнээс харах нь байна. За үүнийхээ хажууд нь мэдээж найрлага. За талхагчхэр хувьцаат компани одоо Беллоны найрлаганд бол нэг зүйл маш их таалагдлаа. Яагаад гэхээр бусад бүтээгдэхүүнүүд дотор за найрлага гэх тэгэнгүүтээ зөвхөн гурил элсэн сахар тийм гэсэн зүгээр ерөнхий мэдээллүүдийг багтаасан байдаг бол за үүн дээр бол одоо найрлага гээд дээд гурил за элсэн чихэр маргарин гээд бүр илүү ингээд одоо хөөлгөгч нунтаг гэдээ бүр илүү тодорхой бас бичиж өгсөн байгаа юм байна. Яг И тэмдэглэгээнийхээ хажууд. За гэх мэтчлэнгээр бол зурган одоо тайлбарууд бас байгаа. Нарны хэд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Зөвхөн одоо дээш харуулж тавьсан байх ёстой. За хадгалах горим градус гэд бүх зүйлүүдийг энэ дээр нарийн ерөөсөй ойлгомжтой байдлаар бүтээгдэхүүнийхээ хайр цаган дээр бас тодорхой байрлуулсан байгаа нь мэдээж одоо хэрэглэгч бид бүхний өнөөдөр өдөр тутамдаа буюу хүүхдүүдтэй одоо өгөхөд найдвартай хүнс, эрүүл хүнс гэдэг маань үүн дээр оршиж байгаа. За нэг зүйл бас байгаа юм байна.
хайрцаг маань өөрөө бас хэтэрхий хайрцаг маань бол баглаа бодол маань маш чухал нь нөгөө анхдагч одоо түүхий дээр хийсэн байна уугүй юу гэдгийг бид харах нь маш чухал гэж байсан. Тэгэхээр үүнийг бид нар яаж мэдэх ёстой юм бэ? Анхдагч түүхий гэдэг маань зөвхөн шин одоо зүйлээр энэ хайрцгийг хийсэн байна уугүй юу гэдгийг бас харахад маш амархан. За үүнийг яаж харах вэ гэхлээр энэ хайрцагийнхаа дотор талыг ингээ харахад цагаан картон цаас байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ цагаан картон цаас маань анхдагч түүхий бүтээгдэхүүнээр энэ одоо хайрцгийг хийжээ гэдэг маань харагдаж байгаа тий. За одоо жишээ нь дахин боловсруулсан ч гэх юм уу те тиймэрхүү зүйлээр энэ хайрцгийг хийсэн байх юм бол мэдээж хайрцагийнхаа дотор талыг ингээ харахад картон маань шаралсан байдаг ч юм уу те өнгө нараа өөр байдаг юм байна. Тэгэхээр үүнийгээ бас бид нар мэддэггүй хэрэглэгчид маань тэгэхээр энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. За тэгэхээр ердөө эрүүл хүнс эрүүл бүтээгдэхүүн гэдэг маань ердөө хэрэглэгчийн гар дээр хүрэхдээ гаднах сав баглаа боодлоосоо мэдээллийг маш сайн түлхүү мэдэх ёстой юм байна гэдгийг л бид маш сайн ойлголоо. Тэгээд үзэгч та бүхэн шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан одоо хүүхдүүд маань бялууг бол маш ихээр иддэг шүү дээ. Тэгэхээр одоо бялууныхаа хадгалах горимыг маш сайн анхаараарай. Хадгалах горим гэдэг бол эргээд эрүүл байх гол үндэс юм байна шүү гэдгийг бас өглөө хөтөлбөрийнхаа мэдээлэлээрээ дамжуулан хүргэж байгаа. За ингээд хөтөлбөрөөр үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ дахин одоо ижрис салоны мэдээлэлээс хүргэх гэж байгаа. Бүсгүйчүүдэд зориулсан энэ бол ижрис салоны голлох одоо арьс арчилгааны талаар мэдээлэл хоолны үзэгчтэй эргээ студиэсээ уулзгаална.